Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр сүүн крем буюу whipping крем хийсэн байгаа. Орцонд маань 250 мл сүү 200 г цэцгийн тос орно. Бүх орцчороо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд сүүгээ плетийнхаа дундад чимдэр сайн халаанд буцалгаж болохгүй. Би нэгээс үсвэртэл халдаг плетний 5 дахь хэмдээр нь ойролцоогоор 5 минут халаасан байгаа. Ингээд сүүгээ халаад ирэхээр нь плетгээ унтраагаа дээрээс нь цэцгийн тосоо хийгээд хайлтал нь сайн хутгана. Цэцгийн тосоо бүрэн хайлаад ирэхээр нь ийм блендер бутлагч машинд хийгээд ойролцоогоор 20 минут хөргөж байлгана. Минутын дараа машинаараа ойролцоогоор 20 секунд сайн холиод өгнө. Ингэж холсныхаа дараа үргэлжлүүлээд ойролцоогоор 20 минут дахиад хөргөж байлгана. Яг ийм дарааллаар 4-өөс 5 удаа хийхэд болно. Хамгийн гол нь сүү цэцгийн тос хоёр маань хоорондоо тунаж ялгарахгүй нийлсэн байх ёстой. Яг ийм дарааллаар би 4 удаа хийсэн байгаа. Ингэх явцдаа сүү маань хөрөө дасгалгааны хэмтэй болсон байх ёстой. Ингээд 4 удаа яг ийм дарааллаар хийсний дараа ахаад ойролцоогоор 20 минут хөргөж байлгана. Ер нь бол 20 минут хөргөж байлгаад 20 секунд холино. Ингэхдээ 4-өөс 5 удаа яг ийм дарааллаар хийнгээд ойлгочиход болно. Ингээд сүүлийн 20 минут хөргөж тавьсны дараа сүү мань халуун биш өрөөний хэмтэй болсон байх ёстой. Мөн сүү цэцгийн тос хоёр маань хоорондоо ялгараагүй нийлсэн байх ёстой. Одоо сүүгээ нэг савнд хийж таглаад хөргөгчөнд ойролцоогоор 24 цаг байлгана. Ингээд 24 цагийн дараа сүү маань сүүн крем болсон байх ёстой. Одоо ингээд миксердээд үцэцгээе. Яг энэ орцоор 400 мл сүүн крем гардаг байгаа. Хэр их сүүн крем хэрэглэхээс шалтгаалаад орцоо нэмж хасч бас болно. Мөн ингэж хийсэн сүүн кремээ тагтаа савнд хийгээд хөргөгчөнд ойролцоогоор 2-3 хоног хадгалж болно. Сүүн крем маань ийм өтгөн болсон байна. Би ойролцоогоор 5 минут миксерчсэн байгаа. Иймэрхүү өтгөн болгоход болно. Хэрвээ хэд удаа миксердвэл цэцгийн тос нь тунж ялгараад арцгар болчдөг байгаа. Цэцгийн тосоо сонгохдоо 82% тослогтойг сонгож хэрэглээрэй. Хийж үзээд ямар цэцгийн тос хэрэглэснээ бусаддаа хэрэг болгох үүднээс дор комент хэсэгт үлдээгээрэй. Мөн асуулт байвал давхар бичиж үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.